Баталгаа, найдвар, чанар, сонголт бол зүгээр хоосон ураа биш ээ. Энэ бол ажлын шаардлага. Хүлээлгэхгүй шуурхай, гомдоохгүй ээлдэг гэдэг хуурай үгс огт биш ээ. Энэ бол худалдааны салбарынхны үнэт зарчим. Худалдааны салбарт ажилладаг 160 мянган хүний нэг нь бий. Начиг мянган хүний төлөөлөлтөд та өдөр бүр харцдаг, үйлчлүүлдэг. Дэлгүүр орлогын өнжихүн байх гэбизээ. Тэгэхээр энэ 160 мянган хүн бол Монголын эдийн засгийн эргэлтийг бүтээж байгаа амин олон судснууд юм. Тийм ээ. 1932 онд нийслэл хотод ердөө 36 дэлгүүр байсан бол өнөөдөр худалдааны салбарын 100 мянган аж ахуйн нэгж дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 1/5-ийг бүтээж байна. 100 жилийн өмнө буюу 1920-ад оны ихээр үндэсний худалдааны салбар гэж үнэндээ байсангүй. 1923 онд Монголын зах зээл дээр гадаадын 500 хүс ажиллаж байлаа. 1921 онд Монгол ардын харилцан туслах хоршоо байгуулж 1930 онд өндөр хоршоо хэмээх анхны их дэлгүүр барьсан зэрэг нь үндэсний худалдааны салбар үүсэх шинэ хуудасын эхлэл байлаа. Түүх тэгжил эхэлсэн. Ингэж үргэлжилсээр өнгөрсөн 100 жил бол үндэсний худалдааны систем өөрсд хөгжсөний 100 жил. Төрийн болон хоршоолын худалдаагаар 70 жил явсан энэ салбар 1990 оноос шинэ үетэйгээ зулгасан юм а. Хувийн хөвшил, хувийн өмч, чөлөөт худалдаа гэдэг цоошин ойлголт амьдралд орж ирсэн үе. 70 жил үйлчилсэн социалист худалдаа, сүүлийн 30 жил хөгжсөн чөлөөт эдийн засгийн худалдаа, нийтдээ энэ 100 жил бол ард нийтээрээ хамтдаа бүтээсэн түүх юм а. 30 жилийн өмнө үүсэл төдий байсан хувийн хөвшил өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 75%-ийг бүтээж байна. Тээвэр холбоо, худалдаа, уурхай, барилга, мэдээллийн технологи, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ. Эдийн засгийн бүхий л салбарт хувийн хөвшлийнхэн өрх гэрийнхэн төдийгүй улс гэрийнхэн сайн сайхны төлөө баялаг бүтээн зүтгэж явна. Өндөр хоршооноос өмч хөвчлөл, үүргийн наймаанаас цахим худалдаар үхэрсэн нэгэн 100. Эх орныхон хөгжилд цаг мөч бүхнээ зориулж эдийн засгийн гол ачааг нуруундаа үрч ява хувийн хөвшлийнхэндээ баярлалаа. Монгол ардын нам.